өнөөдөр хууль ёсны байгууллага дээр шалгагдж байгаа тодорхой хэрэгүүдтэй холбоотой мэдээллүүдийг бас хийж байгаа. Өнөөдөр Монгол Улсын их хурлд мэдээлэл сонсох эрх нь бас байгаа. Эргэлзээтэй тохиолдолд. Улсын хурлын гишүүн энэ хоёртой холбоотойгоор ярьсан зүйлийг шүүмжтэй амтж байгаа гишүүд бас байна. Нийгэмд бид нар үнэн бодит мэдээлэл өгөх ёстой. Тухайлх юм бол энэ хоёр гишүүний хувьд орчны бүртлэг борлуулах үндэсний хорооны дараагаар ажиллаж исэн сайд нарыг баримт устгасан гэдэг байж болохгүй зүйлд гүтгэж байна. Өөрөөр хэлбэл тухайд одоо би бас байгаль орчин аяжуулчлалын сайд орчны бүртлэг борлуулах үндэсний хорооны дараагаар хэсэг хугацаанд ажиллаж исэн. Өнөөдөр Монгол улс архив, албан бичиг, албан эрх хөтөлбөрийн тухай хууль, үндэсний архивын сангийн тухай хууль гэж хуультай. Сайд нарт өнөөдөр ямар ч албан бичиг байхгүй. Хинч тэр албан бичгийг устгасан гэж хэлээгүй. Нүүрсийн сонсгол дээр 2023 оны 12 сард би оролцсон. Орчны бүртлэг борлуулах үндэсний хороо гэдэг бол Монгол улсын бүх засгийн газрын гишүүд, дэд сайд нар, тагнуулын ерхий газар, цагдаагийн байгууллага, онцгой байдал, төрийн захиргааны төв байгууллагуудын нэгдэл үндэсний хороо. Ажлын албатай. Энд бол архив, албан бичиг хөтөлбөрийн тухай хуулиараа л тухайн бичиг материалууд хадагдах ёстой газараа хадгалагдах хуультай. Түүнээс биш ямар нэг сайд тэр албан бичгийг авч явах бүр ирэхгүй. Хоёрдугаарт тухайн одоо устгасан гэдэг материалыг хуулийн албан байгууллагад гаргаж өгнө гэж байгаадаар би бол гайхаж байгаа. Энэ сангийг яагаад олон сайдуудын дунд наашны сайд шилжүүлсэн юм бэ? Сүүлд эрчим хүчний сайд руу шилжүүлсэн бэ? Тэгэхээр чинь тэрэн дээр чинь засгийн газрын дахин асуудлыг нэг хойшлоо өгөхгүй л өөрчлөх гээд байсан юм. Ойлгосонгүй. Гү. Одоо тийм бол асуудал байхгүй шүү дээ. Арслан намтай хамтрахгүй гэдэг хоёр нэр төршиж хоёул ялчихсан. Орчны бүртлэг борлуулах үндэсний хороог би сая хэлсэн аль нэг яамны харьяанд гэхээс илүүтэй хуучин бол Монгол Улсын ерөнхий сайдын дэргэд байсан. Дараа нь байгаль орчны сайд авсан. Хэрэглэхийн сайд одоо шилжүүлсэн. За үүний дараагаар эрчим хүчний яамруу шилжүүлсэн. Энэ бол засгийн газрын тогтоолоор үндэсний хороо гэдгийг бид өнгө сая хэллээ шүү дээ. Маш олон байгууллагуудын нийлбэр үндэсний хороо учраас Монгол улсын бүх хууль тогтоомжинд агаар орчны бохирдолтой тэмцэх үүргийг төрийн захиргааны бүх байгууллагад хамааруулдаг. Бүх байгууллагад хамааруулдаг. Тийм учраас ажлын албатай байдаг. Тийм учраас миний хэлээд байгаа архив, албан бичиг хөтөлбөрийн хуулиараа үндэсний архивын сангийн тухай хуулиараа тухайн албан бичиг материал бол төрийн байгууллага дээр л байрших ёстой. Хэн нэгэн хүний карманд явдаг зүйл биш ээ. Энэ дээр засгийн газрын тогтоолоор ямар үндслэлээр өнөөдөр эрчим хүчний асуудал буюу утаатай холбоотой асуудал бол дулаантай холбоотой асуудал. Өөрөөр хэлбэл гал түлж байгаа, дулаан өсгөж байгаа. Үүний үр дагавар нь утаа. Байгаль орчны яамнаас яагаад шилжүүлсэн бэ гэхээр байгаль орчны яам өнөөдөр Эрдэнэс тавталгай компани юм уу? Тавталгай түлш компани ямарваа нэг үйлдвэрийг хариуцдаггүй. Жишээлх юм бол тавталгай түлш компани зүүн баруун үйлдвэр бол байгаль орчны яамд хариалагддаггүй. Байгаль орчны яамд инженерүүд ажилддаг. Байгаль орчны яамд экологч нар байдаг, химч нар байдаг. Тэгэхээр эрчим хүчний яамны асуудал байсан учраас утаа бурахгүй байсан учраас эрчим хүчнийх нь хариалуул шилжүүлсэн л процесс. Тэгэхээр энэ бол зөв газараа шилжсэн гэж харж байгаа. Тэгвэл байгаль орчны яамнаас шууд эрчим хүчнийхээ яам руу шилжүүлэхгүй яагаад хэрэг хэрэглүү шилжүүлсэн юм бэ? Тэрийг холбогдох одоо засгийн газрын хуралдаанаар шийдсэн асуудал. Тэрэн дээр одоо яг хариулах субъект нь бол би биш. Яамд хооронд болон төрийн захиргааны байгууллагууд хоорондын уялдаа холбоог хангах шаардлагатай. Засгийн газрын хэрэглэх газар гэдэг бол бүх яамдуудын уялдаа холбоо, сайд нарын уялдаа холбоог хангаж ажилладаг газар болоод засгийн газрын хэрэглэх газар. Дээрээс нь хуулиар хүлээсэн үүрэг нь Монгол Улсын засгийн газрын явуулж байгаа үйл ажиллагааны гүйцэтгэл дээр шууд хяналт тавьж ажилладаг байгууллага бол засгийн газрын хэрэглэх газар. Тэгэхээр бид нар байгаль орчны сайдыг утаанаас сууж огцруулж ирсэн. Гэхдээ утаа арилаагүй. Яагаад гэвэл байгаль орчны яам бол стандартад хяналт тавьдаг газар болохоос биш утааг үйлдвэрлэдэг газар биш. Үйлдвэргүй учраас, инженерүүдгүй учраас, эрх мэдлгүй учраас өнөөдөр эрчим хүчний яамны урд дор орж утаатай холбоотой, түлштэй холбоотой, дулаалгатай холбоотой асуудал дээр байгаль орчны яам ямар нэг байдлаар ажиллах боломжгүй.
Ийм л зүйл. Тийм учраас тухайн засгийн газрын тогтоол шийдвэр гарсан гэж харж байгаа. Аха тэгэхээр энэ хууль тогтоох байгууллагын одоо хариуцлагатай гишүүд аль аль нь гарч ирээ би нэгээ үүсгэсэн юм мэдээлэл өгöd байгаа зөрүүтэй байдал дээр иргэд бол айгүй эргэлзээтэй болж штэ тий. Тэгэхээр энэ асуудлыг эцэслэх үнэхээр одоо сайд нарын нэр хүндэд талцсан ч гэдэг юм уу баримт бичиг устгасан энэ асуудал хөндлөө гэж бол та шүүхт хандах уу энэ эсвэл ингээд яригадаад өнгөрөх юм уу ямар байр суурьтай та? Өнөөдөр Монгол улс тусгаар улс хуультай тогтоол тогтоомж захиргааны хэмжээний актууд гардаг. Би дөнгөж сая хэлсэн. Архив албан бичиг хөтөлбөрийн хууль гэж бий. Энэ хуулиараа өнөөдөр ямар албан тушаалтан төрийн байгууллага дээр хадгалагдах ёстой бичиг баримтыг хувьдаа аваад явах боломжгүй. Тодорхой хугацаатай. Тэгэхээр энэ дээр тухайн баримтыг устгасан гэж яагаад улсын хурлын гишүүн ийм хариуцлагатай албан тушаалтан хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулж яриад байгааг ерөөсөй ойлгохгүй байна. Энэ өөрөө хуультай. Сайд албан бичиг устгаад явдаг албан тушаалтан биш. Сайд албан бичиг хадгалдаг үүрэг хүлээсэн албан тушаалтан ч бас биш. Төрийн байгууллагын бүх тамга тэмдэгтэй албан бичиг бол төрийн байгууллага дээр хадгалагдах үүрэгтэй. Та бүхэн санаж байгаа бол байгаль орчин аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дараагаар ажиллаж исэн хүнийг тагнуулын ерхий газраас шалгаж исэн. Яагаад тэгэхээр төрийн байгууллага дээр байх ёстой албан бичиг гэрт нь байсан учраас гэрлүүгөө зөөсөн учраас тэн тагнуулын байгууллага шалгалтын үйл ажиллагааг явуулж исэн. Энийг олон нийтэд мэдээлж исэн тийм. Тэгэхээр өнөөдөр Монгол улс хуультай хуулийнхаа дагуу явж байгаа. Тэрнээс биш хэн нэгэн этгээд гарч ирээд албан бичиг устгасан гэж хэлсний зоргоор тухайн албан бичиг устгагдаад явдаг зүйл гэж багхгүй. Бүх гарын үсэг, бүх тамга тэмдэг, бүх албан бичиг хөтөлбөрийн дугаарын ардталт хариуцлага хууль байдаг учраас энэ албан бичиг бол хадгалагдах ёстой газар л хадгалагдах үүрэгтэй. Тэрийг шинжээч нар өөрсдөө аваад тогтоогоод асуудлыг хилэлцэх, шинжлэх үүрэг нь тэнд байна. Тийм учраас хэн шалгах төр орооны одоо баг байнгын орооны түвшинд явагддаг хууль эрх зүйн бүрэн чадамжтай нөхцөл байдлыг улсын хурлаас баталгаажуулж өгдөг нь өөрөө тэр.